За одоо Стефан Больцманы хуулийг судлах ажлыг тайлбарлая. За энэ томьёо болохоор Стефан Больцманы хуулийн томьёо байна. За P нь болохоор цацрагалтын чадал, эпсилон болохоор тухайн материалаас хамаарах тогтмол, сигма нь болохоор Больцманы тогтмол, А нь болохоор улаас хуцсны гадаргуугийн талбай, Т нь улаас хуцсны үнэлэхүй температур. За бид нар хэмжилтээс хүчтлийг, гүйдлийг хэмжиж авна. Хэмжилтэнд ашиглах багч маань болохоор тижэл үсгүүр, Стефан Больцманы чийдэн, цацрал мэдрэгч, тоо мультиметрүүд байна. Эхлээс өмнө улаас хуцсныхаа орчны температурыг хэмжин, мөн улаас хуцсныхаа эсрэг үслийг хэмжиж олно. Энийг мультиметр болно. За тэгэхээр улаас хуцсны температур нь болохоор 27 Цельс температур байна. Эсрэг үсэл нь болохоор 0.4, 0.5 байна. Багцыг зааврын дагуу хэлхээний дагуу зөв хүрсэрнэ. За одоо хичээл үсгэрийг асаагаад нэг болц дээр тавина. За тэгээд хичээл үсгээс гарч байгаа гүйдэл маань болохоор гүйдэл маань 0.61 ампер байна. Энэ маань болохоор улаасх чийдэг халааж байгаа. Халааж байгаа улаасх чийдээс гарч байгаа гүйдэл нь болохоор 0.599 ампер. Хүчтэл нь болохоор 1019 байна. За цацрал мэдрэгчээс гарч байгаа гүйдэл нь хүчтэл нь болохоор 0.1 вольт байна. За дараагийн хэмжилт нь болохоор 2 вольттэй хичээл үсгүүрээ тавилаа. Мөн адил мультиметр дээрээс гүйдлийг хэмжиж аавна, хүчлийг хэмжиж аавна. За цацрал мэдрэгчээс гарч байгаа хүчлийг хэмжиж аавна. Гэх мэтчлэн хэмжилтийг 2 вольтоос эхлүүлээд 12 вольт хүртэл тос бүр дээрх хэмжилтүүдийг хийнэ. За сая хэмжиж авсан хүчлээ, гүйдлээ хэмжиж авсан. Энэ томьёогоор эсрэг үслийг бодож олно. Цааг болохоор энэ томьёогоор бодож олно. Тэгэхээр бол бид энийг сая улаас хуцсныхаа орчны температур эсрэг үслийг хэмжиж авсан. Энийгээ бид энэ томьёонд олж тавина. Энэ альфа нь болохоор Гальт болтын эсрэг үслийн температурын коэффициент байна. За одоо хэмжилтийн хэлснийхээ дараа урсгал цацрал мэдрэгчийн утгаахан температурын утгаас хамаарсан график байгуулна. Энэ график нь болохоор Стефан Больцманы хууль биелэгдэж байгааг харуулж байна.